хууль зүйн дотоод хэргийн сайдын одоо бичиг байна. Хууль тогтоомжийн хуулийн 19-ийн эшрэх 1-р зүйлийн 19-ийн 1 эшрэх 1 дэх хэсэг зааснаар хууль тогтоомжийн хууль заасан шаардлага хангасан байна гэсэн үг байгаа байхгүй юу? Эрүүгийн хууль дээр хууль зүйн яам хэлбэр төр сар суух ерөөсөө үүрэггүй. Ялын бодлого юуг гэмтэр эн чинь Монгол Улсын иргэнийг шийдэх гэж штэ. Яллах гэж байна. Ирчлөөг нь хязгаарлах гэж байна. Яагаад ийм үйлдэлийг гэмтэр гэж үзэх гэж байгаа юм? Ямар ял илүү зохимжтой гэдэг хууль зүйн яамных нь өөрийнх нь дүгнэлт байх хэрэгтэй байхгүй энд. Тэр нь байхгүй. Нэгдүгürt яах гэж хууль эрүүгийн хууль, зөрчлийн хууль, зөвхөн хууль зүйн яамны эрхлэх асуудлын хүрээнд иргэнийг шийдэх ямар нэгэн шийтгэлийг хууль зүйн яамны шүүлтүүргүүгээр улсын хурал руу өргөж болохгүй гэдэг энэ зарчим орж ирсэн гол шалтгаан энэ шүү дээ. Хууль дагуулад гуй дагуулад хүзүү гэдэг шиг бичсэн. Монгол улсын иргэнийг яллаж шийдэх бодлого энэ юмны хормойдоор явж байгаа ерөөсө болохгүй. Засгийн газрын ажлыг бас улсын хурал хийж болохгүй өмнөөс нь. Засгийн газар дутуу ажилласан бол буцаад энийг шийдэх ёстой шүү дээ. Засгийн газар тэндээ ажиллах ёстой. Зардал мөнгө, хүн нөөц бүх юм тэнд байж байгаа. Тэр ажлаа хийхгүй бид бас толгойг нь нилээд за яах вэ гэд энд одоо улсын хурлын гишүүд юм ахыг гэдэж болохгүй. Уян гişиг ганцаараа энэ эрүүгийн бодлогыг тодорхойлоод энд засгах сууж болохгүй шүү дээ. Хоёрт нь дахиад жоохон зохимжгүй байгаа юм нь зөвшөөрлийн тухай хуулинд одоо хориглох заалт бичээд за зөвшөөрлийн хуулинд тэр нь байх байхгүй гэдэг нэг тусдаа яригдах байх. Гэхдээ эрүүгийн хуулинд гэмт хэрэг гэж бичих гэж байгаа бол энэ харилцааг зохицуулсан ерөнхий хууль гарах ёстой шүү дээ өмнө нь. Тэгээд тэр хуулиас аль нь зөрчил рүү аль нь эрүүгийн хууль руу гэмт хэрэг болж орж ирж байгаа гэдэг концепц нь маш тодорхой байх ёстой. Гэтэл өмнөх хууль нь ерөнхий хууль нь байхгүй, үндсэн харилцааг зохицуулж байгаа хууль байхгүй, зөвхөн шууд эрүүгийн хуулинд бичиж байна. Эрүүгийн хуулинд гэмт хэрэг шууд бичих тохиолдол ганцхан тохиолдол байгаа, үндсэн хуулинд байгаа хууль. Тэрнээс бусад тохиолдолд үндсэн зохицуулалтын хууль гарч ирж ээж дараа нь тэр зохицуултаасаа энэ хэсэг нь эрүүгийн хуулиар хамгаалагдана, энэ хэсэг нь зөрчлийн хуулиар тодорхойлогдно, энэ хэсэг нь ямар нэгэн ял шийтгэлгүйгээр зохицуулалтын шинжтэй байна гэдэг хэмжээ хязгаар гарч ирэх байхгүй юу? Дээр нь одоо байгаа зүйл залттай давхарцуутай агуулгууд байгаад байна шүү дээ. Шүүхийн хэрэглээнд алиг нь хэрэглэх юм. Ийм нэг маргаанууд байна. Тэгээ нөгөө